Сайн бацхан үзэгчдээ бид бүхэн өнөөдрийн сэдвээр Евроньюс-ийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Педро Варгас Дэвидтэй уулзсан. Сайн байна уу, Педро? Сайн байна уу? Би сайн, маш их баярлалаа. Бид өнөөдөр урд өмнө хизээж байгаагүй талцсан хуваагдсан санал бодлын зүрхлөөн үүссэн хит их мэдээллээр дүүрэн дэлхийн ертөнцид амьдарч байна. Тиймээс энэ нөхцөл байдал Европын томоохон хэвлэл мэдээллийн байгууллага болох Евроньюс-ийн гүйцэтгэх үүргийг та юу гэж тодорхойлох вэ? Юуны өмнө өнөөдөр энэхүү нэвтрүүлэгт оролцож Монголын ард түмэнтэй санал бодлоо солилцох хүндтэй завшаан тохиосонд маш их баяртай байна. Миний бодлоор Евроньюс бол Европт хамгийн том тооцогддог төдийгүй дэлхийд тэргүүлэгч мэдээллийн сувгуудын нэг юм. Тиймээс би хоёр чухал үүргийг дурдмаар байна. Эхнийх нь үзэгчдэд үнэн зөвийг мэдээлэх. Бид шудраг байдлыг нэн тэргүүнд тавьдаг учраас төвийг сагсан сэтгүүл зүүн үзэл баримтлалыг сонгосон. Бид хэд нэг талыг баримталдаг. Бид улс төрөөс ангид. Манай сэтгүүлчид улс төрийн хамааралгүй хүмүүс байдаг. Тиймээс бид үзэгчдээ хүндэтгэж тэдэнд үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэснээр тэд бидний талаар үзэл бодол дүгнэлтэд чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог. Энэ бол ардчилсан сэтгүүл зүүн үндсэн чухал үүрэг юм. Мэдээж Евроньюс-ийн хувьд бидний онцлох нэг зүйл бол бид дэлхийн техник Европын талаас хардаг явдал. Бид аль нэг талыг хэд барин туйширдаггүй. Гадаад ертөнцийн дэх Европын байр суурь ашиг сонирхлыг хамгаалдаг идэвхтэй улс төрийн байгуулагч биш. Харин бид Европ төдийгүй дэлхийн Европ руу чиглэсэн үнний дуу хоолой болж байгаагаараа маш их бахархдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэл дэлхийд даяар буурч байгаа энэ үед улс төрийн дарамт худал мэдээлэл чиглэсэн агуулгууд эсэргээрээ нэмэгдэж байна. Тэгвэл Евроньюс олон улс хил улс төрийн үзэл бодлын орчинд хэрхэн хэвлэл мэдээллийн хараат бус байдлаа хадгалж нэр хүндээ хамгаалдаг вэ? Тэгэхээр үүнийг хүнээс шалтгааллах хүчин зүйл болон хэмэл оюуны технологийн талаас нь тусад нь авч үзье. Хүнээс шалтгааллах хүчин зүйлийн хувьд бид маш хүчтэй редакцийн бодлоготой. Евроньюс-ийн хүрээнд бид маш бат бөх тогтолцоотой бөгөөд энэ нь манай сэтгүүлчдэд хийх ёстой ажлаа бүрэн чөлөөтэй хийж хүссэн асуултандаа хариулт авч зайлшгүй судлах шаардлагатай гэж үзсэн сэдвүүдийн араас эрен сурвалжиж шалгах бүрэн эрх чөлөөг олгодгоор онцлог. Мэдээний түүхээс сонгох нь ч бас тэрхүү хараат бус байдалд нөлөөлөх чиглүүлэх нэг арга болдог учраас сэдвээ сонгохдоо онцгой анхаарах хэрэгтэй байдаг. Тиймээс Европын холбооноос сүүлийн жилүүдэд Европын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар дамжуулан илүү тодорхой зохицуулт хийх орчныг бүрдүүлсэн. Хууль эрх зүйн хүрээнд Евроньюс дээр бид илүү ажилласаар байгаа. Бид редакцийн болон сэтгүүлчдээс бүрдсэн зөвлөлтөө бөгөөд ингэснээр тэд санаа шүүмжээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой болдог. Түүнчлэн бид зөвхөн бүтэц зохион байгуулалтаар тогтохгүй бодит хэрэгжилт бүхий олон шатлалд тогтолцоотой. Тэрхүү хэрэгжилтийн хүрээнд удирдлага нь хэвлэл мэдээллийн байгууллагын дотор тодорхой үүрэг хариуцлагыг хүлээдэг. Гэхдээ тэдгээр нь маш сайн боловсруулагдсан хүчирхэг байх ёстой. Энэ нь монголчуудын хувьд инээдтэй сонсогдож болох ч хятад хан буюу байгууллагын доторх мэдээлэл үүргийн нарийн тусгаарлалт байх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр энэ нь үр дүнтэй зөв хэрэгжих баталгаа бүрдэнэ. Таны асуултын хоёр дахь хэсэг болох хэмэл оюуны тухайд энэ нь арай өөр төрлийн асуудал бөгөөд эдгээр нь заримдаа манай редакц болон платформудаас ч хамааралгүй гарч ирдэг. Тухайлбал Google хайлтын системдээ ямар мэдээлэл гаргах, ямар мэдээллийг оруулахгүй байхаа хэрхэн сонгодог вэ? Google болон бусад платформуудын тухайд мэдээж Google хамгийн том нь бусдын ч мөн ийм зүйл хийдэг тул үүнээс маш чухал асуултууд урган гарч ирдэг. Сэтгүүлчдийн хийж байгаа үйлдэл маш энгийн ойлгомжтой байдаг бол удирдлагын явуулж байгаа үйл ажиллагаач мөн харьцангуй тодорхой байдаг. Ялангуяа сэтгүүлчид энэ талаар ил тод дуу хоолойгоо хүргэдэг учраас харин удирдлагын үйл ажиллагаа нь ихэвчлэн далд явагддаг. Үүн дээр нэмээд хэмэл оюуны хит их ашиглах явдал нэмэгдэж мэдээ нь хүний оролцоогүй бүтэж зөвхөн хүмүүсийн эсвэл үзэгчдийн тоо усна гэсэн хүлээлтэнд тулгуурлаж байвал энэ нь мэрэгжлийн эзлэх байр суурийг эрсдэлд оруулж болцошгүй тул эдгээр хоёр зүйлийг зайлшгүй харгалзан үзэх ёстой. Харин Евроньюс-ийн хувьд хоёр дахь хэсэг болох технологи болон хэмэл оюуны ашиглалтын тал дээр маш тодорхой байр суурийг барьж ирсэн. Бидний мэдээг хэмэл оюун удирдаггүй. Бид орчуулганд хэмэл оюуныг ашигладаг. Бид олон асуудал дээр хэмэл оюуныг ашигладаг. Сэтгүүлчдийн ажил болон мэдээ бэлтгэх үйл явцыг илүү хөнгөвчлөхийн тулд бид хэмэл оюуныг ашигладаг боловч энэ нь контентын агуулгад ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй гэж хэлэхдээ таатай байна.
which is or the HI, the human intelligence. Таныхаар геополитикийн нөхцөл байдал болон хязгааргүй мэдээллийн урсгал улам бүр нэмэгдэж байгаа одоогийн дэлхийн ертөнцид Европ өөрийн гэсэн хүчирхэг олон улсын хэвлэл мэдээллийн дуу хоолойтой байх нь яагаад чухал гэж үзэж байна вэ? Евроньюс бол маш өвөрмөц бүтэц бүхий байгууллага. Учир нь Европын холбооны засгийн газрууд анх Евроньюсыг байгуулсан ч өнөөдөр бид 100% хувийн хвшлийн байгууллага болсон. Үүнтэй зэрэгцэн бид тэр онцлог шинжээ хадгалсаар ирсэн. Нийтэд үйлчлэх эрхэм зорилго маань маш тодорхой. Бид нийтэд үйлчлэх эрхэм зорилгоо маш тодорхой байдлаар авч үздэг. Ихэнх улс орон олон улсын мэдээлэлд зориулан өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн сувгуудыг байгуулж эхэлсэн бөгөөд үүнд Персийн булангийн орнууд, Турк, Хятад, Европ зэрэг орнууд орж байна. Харин Америкийн нэгдсэн улсын хувьд тэрхүү байр сууриас айжмаар ухарж байгаа бол Франц, Герман болон бусад улс орнууд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа нь заримдаа бидний хувьд шудраг бус өсөлтөө болон хувирдаг. Учир нь тэд бид бүгдийн татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төсөвтэй байдаг. Заримдаа бараг хязгааргүй төсөвтөж байх боломжтой. Гэхдээ бид өөр хэний ч хийдэггүй зүйлийг хийдгээрээ өрмөц онцлогтой. Тухайлбал дэлхийн томоохон гүрнүүд болох Хятад, Америкийн нэгдсэн улс нь жишээлбэл хэлний хувьд Хятад мандарин, Америкийн нэгдсэн улс англи хэл. Энэ нь тэдгээрийн үндэсний нэгдмэл байдлыг харуулдаг. Европт нэг үндэсний хэл гэж байдаггүй. Бид бүх хэлээр ярьдаг. Би Португалаас ирсэн. Гэртээ би Португалаар ярьдаг. Герман хүмүүс германаар ярьдаг. Финланд хүмүүс фин хэлээр ярьдаг. Бид маш олон төрлийн бүрэлдэхүүнтэй. Бид нэг гарал үүсэлтэй биш. Бид түүхийн хувьд ч ижил төстэй биш. Үнэн дээр бид түүхэндээ ихэнх хугацаанд бие биетэйгээ тэмцэлцээр ирсэн. Тиймээс Евроньюс болон Европ өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн дуу хоолойтой байх нь өөрийн гэсэн онцлог бүхий чухал зүйл юм. Евроньюсын хувьд энэ тал дээр маш онцлогтой. Учир нь бид хувийн хэвшлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа Европ дахь цорын ганц байгууллага бөгөөд төв дэлхийн өнцөг болон бүрээс хүмүүсийг нэгтгэх чадвартай. Европт хэвлэлийн дуу хоолой хэрэгтэй үед мэдээж бид тэр дуу хоолойг хүргэн ажилдаг. Сая гарсан нэг мэдээнээс харвал Европын дотоодын нийт бүтээгдэхүүн Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүнийг давсан үзүүлэлтэд харагдаж байна. Гэхдээ энэ нь мөчлөгөөр давтагддаг зүйл юм. Мэдээж Хятад маш хурдтай өсөж байгаа. Европын хувьд ч сүүлийн хэдэн жилд тийм ч муугүй байгаа. Тэгэхээр Европ бол үнэхээр том бүс нутаг юм. Тийм ээ, Европт 450 сая хүн амьдардаг. Энэ нь Хятадын хүн амын талтай тэнцэн. Гэхдээ энэ бол асар том хүч юм. Тухайлбал Хятадтай харьцуулахад нэг хүнд ноогдох худалдаа авах чадвар нь илүү өндөр гэдэг нь харагдаж байна. Мөн бид цөмийн хүчин чадалтай. Франц улс цөмийн зэвсэгтэй. Бид хамтдаа бараг 1.5 сая зэрэгтэй. Гэхдээ заримдаа Европ тухайлбал Оросын эсрэг өөрсдийгөө хүч сул байр суурьнд оруулах тохиолдол байдаг. Гэтэл Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн Испаний дотоодын нийт бүтээгдэхүүнээс ч бага. Испани бол Европын холбооны 3 байна уу 4 дахь том эдийн засаг бүхий улс юм. Тиймээс энэ нь зөвхөн Орос, Испаниас жижиг гэсэн үг биш. Харин Оросын холбооны улс Европын гишүүн орн байсан бол тус холбооны 5 дахь том эдийн засаг бүхий орн байх байсан гэсэн үг. Оросын холбооны улс 120 сая хүнтэй. Оросын түүхийг авч үзвэл бүхэлдээ нэлээд ээдрээтэй боловч миний хэлэх гэсэн гол санаа бол бид бол нэгдмэл нэг хүчирхэг улс юм. Бид бусад шиг эрх мэдлээ ил тод зарлдаггүй ч Европ бол нэгэн хүчирхэг бүс нутаг бөгөөд дэлхийд өөрийн гэсэн томоохон байр суурьтай байх ёстой. Би Монголын тухай яриан чилжий гэж бодож байна. Таны мэдэж байгаачлан Монгол улс газар зүйн байршлын хувьд хоёр их гүрний дунд оршдог. Гэхдээ бид улс төр соёлын хувьд тодорхой үнэт зүйлсийг хэрхэмлдэг. Энэ бол бидний 3 дахь хөршийн бодол юм. Тэгвэл таны бодлоор Европ болон барууны орнуудтай харилцах харилцаанд хэвлэл мэдээлэл харилцаа холбоо Монгол болон Европын холбооны харилцааг бэхжүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэж чадах боломжтой вэ? Дэлхийд даяарх хүмүүс Монголын талаар мэддэг. Монголын ард түмний түүх дэлхийд алдартай. Монголчууд дэлхийн далайг эзэлж Европт хүртэл хүрсэн. Би заримдаа Португалчууд бол далай монголчууд гэж ярьж явдаг. Тийм биз? Манай завнууд Япон, Австрал, Африк хүртэл хүрсэн тул бидний ёсондоо далай монголчууд байсан гэж хэлж болно. Гэхдээ мороор биш харин заваар аялдаг байсан. Бид газар зүйн байршлыг өөрчлөх боломжгүй. Бид газар зүйн асуудлыг мартаж болохгүй бөгөөд ихэнх тохиолдолд газар зүйг өөрчлөх боломжгүй. Монгол улс далайд гарцгүй орн. Мөн ердөө 2 хөрш улстай. Тэд хоёулаа маш хүчирхэг түүхийн туршид өөр дүр зурагтай явсаар ирсэн. Мэдээж бид Монгол улсыг эрч хүчтэй ардчилсан орн, эрх чөлөөт нийгмийг эрхэмлдэг, ардчлалын үнэт зүйлийг дээдэлдэг улс гэдгээр нь сайн мэддэг. Тиймээс Монголын энэ бодит байдал болон зарим хөрш орнуудын нөхцөл байдал хоорондын ялгаа маш их гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг.
Тиймээс бид Монголын хувьд ижил үнэт зүйл зарчимтай найз нөхөдтэй болох тэдэнтэй харилцаагаа өргөжүүлэх нь маш чухал гэдгийг сайдар ойлгодог. Энэ нь 3 дахь хөршийн бодлого юм. 3 дахь хөрш нь хаалга тухших төдийд ирдэг биш, харин алсын зайнаас ч найз ойж чаддаг тийм тал юм. Магадгүй үнийг 3 дахь найзын бодлого ч гэж нэрлэж болох. Энэ нь тэнцвэрийг хадгалахад маш чухал бөгөөд Монголын оршин тогтнолд ч маш чухал ач холбогдолтой. Тоон үзүүлэлтүүд ч мөн адил богино хугацаанд өөрчлөх боломжгүй зүйлс юм. Монголын хажууд байгаа улсууд хүн ам зуун хувьд танахаас хамаагүй их. Тухайлбал Бээжингийн зарим хорооллууд ч Монгол улсын нийт хүн амаас илүү хүн амтай. Бээжин өөрөө Хятадын хамгийн хүн амтай хот биш шүү дээ. Тиймээс бид Монгол улс оршин байдаг гэдгийг хүмүүс мэддэг эсхийг баталгаажуулах хэрэгтэй. Өнөөгийн Монгол түүхэн дэх Монгол биш гэдгийг Европ дахь хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Гэвч үнэн эрэхтэй энэ улс нь ардчилсан нийгэмд хурдцтай хөгжиж байгаа өсөж буй эдийн засагтай асар их байгалийн нөөц баялагтай миний аялын туршид уулзаж танилцсан гайхалтай хүмүүс ихтэй улс юм. Тиймээс энэ нь Европын өнцгөөс харахад ч маш чухал асуудал. Эдгээр үнэт зүйлс зарчмуудыг хуваалцсанаар бид Монголын ард түмэнтэй холбоо харилцаа тогтоодог гэж боддог. Make sure that people know that Mongolia exists. Айлбек капиталын гүйцэтгэх захирлын хувьд та зах зээлийг үргэлж урт хугацааны боломжит өнцгөөс хардаг байх. Тэгвэл өнөөгийн Монгол шиг хөгжиж байгаа эдийн засагтай улсууд олон улсын хөрөнгө оруулагчдыг ямар салбар болон онцлог шинжүүдээр татах боломжтой вэ? Миний бодлоор ялангуяа Монголын жишээн дээр авч үзвэл байгалийн нөөц баялаг нь мэдээж маш их сонирхол татгууц чухал хүчин зүйл юм. Монгол улс ашигт малтамлын салбартаа асар их нөөц боломжуудтай бөгөөд Европын компаниуд эдгээрийг бүрэн хэмжээнд судлах боломжгүй байна. Монгол улсын хувьд дундаж давхаргын өсөлт нь боловсрал, эрүүл мэндийн зэрэг салбаруудад томоохон боломжуудыг нээж байна. Тиймээс тэр чиглэлүүдэд ч боломжууд бий болж байна гэж би харж байна. Мөн эрчим хүчний салбарт анхаарал татгууц боломжууд бий. Харамсалтай нь ирээдүйд эрчим хүч нь олон зөрчилдөөн, олон тэмцлийн голлох шалтгаан болох магадлалтай. Түүнчлэн эрчим хүчний салбарт дотооддоо өөрийгөө хангах хүчин чадалтай байх нь бүх улс орны хувьд маш чухал зүйл юм. Таны мэдэж байгаачлан Европ тулгардаг гол асуудал нь энэ юм. Бид хэрэглээндээ шаардлагатай эрчим хүчийг үйлдвэрлэх хангалттай нөөцгүй. Тиймээс энэ нь Монгол улсын хувьд бас нэг сорилт бөгөөд мөн миний харж байгаагаар томоохон бизнесийн боломжууд ч энд бий. Гэхдээ тодорхой салбаруудаас гадна илүү чухал хүчин зүйлс нь бизнес эрхлэх таатай орчин, гадныхан дээлттэй улсах, мөн гадныхыг татахад чиглэсэн хандлага, сэтгэлгээ юм. Сэтгэлгээ болон тогтолцоог сайжруулах, төрийн зүгээс институцийн орчныг бүрдүүлэх, хүнд сурталыг багасгах, хөрөнгө оруулагчдад орж ирэх таатай нөхцөлийг бүрдүүлэх. Тэгээд мэдээж шинэ эсэх онгоцны буудал зэрэг дэд бүтцийн асуудлууд бас багтана. Тиймээс эдгээрийн хажуугаар Улаанбаатарт оршин суугчдын хувьд замын төвжирлэн бас анхаарах ёстой асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөх байх. Мэдээж эдгээр зүйлсүүд дээр ажиллах ёстой. Тиймээс эдгээр нь Монгол улсад тулгарч байгаа бэрхшээлүүд мөн боловч мөн адил боломж гэж харж болох юм аа. One can work on for sure, and so those are challenges that Mongolia faces, but those are also the opportunities. Тантай санал нэг байна. Эцэст нь асуухад хэвлэл мэдээллийн салбар хэмэл оюун ухаан болон технологийн нөлөөтэйгээр бидний төсөөлснөөс илүү хурдцтай өөрчлөгдөн хөгжиж байна. Та хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйг хэрхэн тодорхойлох вэ? I'm very positive about the future of the media. Би хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйд маш өөдрөгөр ханддаг. Учир нь би үнийг дайны 90 үе гэж нэрлэдэг. Яагаад тэгэхээр зарим улс орнууд улс төрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд цэргийн хүч хэрэглэх зам руу орж байгаа нь маш харамсалтай. Ингэж дайн тулаанаар асуудлыг шийдэх нь асар их зовлон шаналл, уй гашууг дагуулдаг бөгөөд өмнө нь туулж өнгөрүүлсэн тэр аимшигтай үе рүү дахин буцаж байгаа нь үнэхээр гонигтай. Ихэнх газар урт хугацааны их тайвныг хүсэж байна. Хэдийгээр төгс байгаагүй ч дэлхийн ихэнх хэсэгт их тайван тогтож байсан. Харин одоо хүмүүс дахин дайны аюулаас имэж байна. Ийм нөхцөлд итгэлтэй хэвлэл мэдээлэл нь хүмүүс найдвартай, үнэн зөв мэдээлэл хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Үүнийг бид маш тодорхой хардаг. Хүн төрөлхтөнд томоохон асуудлууд тулгархад буюу дайны нөхцөл байдал үүсгэхэд ковид шиг цар тахал гарах үед эсвэл хүмүүс аюул учирсан хэцүүхэн мөчүүдэд итгэл даах үз нэр хүндтэй томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд руу ханддаг. Тэдгээр нь шинэ улам байгуулагдаад удаагүй эсвэл танаа тэнгэр телевиз шиг аль хэдийн байр суурь олсон байгууллагууд ч байж болно.
Мөн Евроньюс шиг олонд танигдсан хуучны байгуулагч байх боломжтой. Хүмүүс ихэвчлэн өөрсдийн мэддэг, итгэлтэй газрууд руугаа зорж ханддаг. Тэд мэдээ бэлтгэж байгаа сэтгүүлчдэд итгэдэг. Тиймээс би тогтсон нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэхээр чухал, маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Ялангуяа манай ардчилсан нийгэмд энэ нь ихээхэн хүч нөлөөтэй байдаг бөгөөд түүнийг хариуцлагатайгаар ашиглах ёстой. Олон хүн энэхүү хүчийг хариуцлагагүйгээр эсвэл өөрийн хувийн зорилгодоо ашигладаг. Буруу зорилгоор эсвэл гадаад этгээдүүдийн төлөөж ажиллах зэрэг шалтгаанууд байж болно. Тиймээс та үнэхээр хариуцлагатай байх ёстой. Хүн бүр эрхчлөө, хараат бус байдалд онцгой ач холбогдол өгдөгч эдгээрээс дутгааргүй чухал тооцогдох хариуцлага болон төвийг сагсан байдалч мөн адил ихээхэн ач холбогдол өгөх ёстой юм. Хэрв та өнөөрөө ямар нэгэн дуйланд мэдээ зарлаж эсвэл эрүүл мэндийн сэдвээр шууган үүсгэн хүмүүст түгшүүр айдас төрүүлэх асуудал үүсгвэл энэ нь зах зээлд ялангуяа санхүүгийн зах зээлд болон хүмүүсийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлэх болно. Тиймээс бидэнд хариуцлагатай хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрэгтэй бөгөөд энэ нь бидний өнөө хүртэл үзэгчдэд хүргэж ирсэн зүйл гэж би итгэдэг. Энэ бол бидний тэдэнд өгдөг амлалт, мөн тэдэнд үзүүлж байгаа хүндлэл юм. Үзэгчид бидний хувьд ихээхэн үн цэнтэй тул тэдний хүнддэхгүй байхын аргагүй. Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Надад ч мөн адил тантай ярилцахад таатай байлаа. Баярлалаа. Үзэгчдээ бид бүхэн өнөөдөр Евроньюс-ийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Педро Варгас Дэвидтэй уулзаж ярилцлаа.